За тэгэхээр өнөөдөр би хайчуу Хавард имэд хийнвэ гэхлээр өглөө 7 хоног жаахан сургууль руугаа явсан. Эхний хичээл маань газар зүй байсан. Тэгээд газар зүйдээ орчход авчирсан идэх юм идэж байгаад хоёр дахь хичээл маань англи хэл байсан. Гэтэ би дуусахаас нэг 10 минутын өмнө буюу 9:30 болж байхад сургуулиас цаг гарсан. Манай сургуульд мамчлаг хийж болдгоо болохоор багш нар байна уу гэдээ амар айж бичлэг хийсэн. За тэгээд гэрлүүгээ орж 10 минут автобусаа хүлээж байгаа талавны наадраш буюу вокзал руу явсан. Гадаа шиврээ бороотой нэлээд сэрүүхэн байсан. За тэгээд вокзал дээр ирээд 5-10 минут хүлээж байгаад вагондоо суугаад Мемон хотын зүг хөдөлсөн. Ойролцоогоор 15 минут л явсан. Би нэр өрхийн эмчтэй үзүүлэх гэж явсан. 11:20-оос цагтай байсан 40 минутын өмнө ирэх вагоны цаг байсан. Тэгээд бид хоёр эрт ирчээд хүлээгээд нэлээд хүлээх байх гэж бодтол үсрээл 20 минутын дараа оролцсон. Тэгээд гэлс үзүүлчгээд ашиггүй 11:20-ын вагондоо амжихаар байсан. Ойролцоогоор вагон 12 минутын хоцролтой байсан. Тэгээд гадаа хөдөн байсан болохоор халуун уух юм аваад хүлээж байтал вагон ирээд бид хоёр Ческалпа хот руу оцсон. Очичоод байчаад автобус маань бас 20 минутын дараа байсан. Тэгээ 20 минут хүлээж байгаад гэрийн зүг ирсэн юм аа. Миний шээс амар хүрээд байна гэж хэлсэн чинь ээж бүр хурдан алхаад гэлс лифтээ дуудаад байж исэн. За тэгээд энэ хүрээд бичлэг маань өндөрлөлөө. Бичлэгээ дууссан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.